Сураггүй болгоч гэдэг нэг мапсааны өгүүлэг байна л да. Богинохоо. Тэнд нэг ядуу загасчин залуу гэр бүл болоод эхнэрээ үлдээгээд далаад явчихж байгаа байхгүй. Тэгээд онгоц нь далайн шуурганд нэрвэгдээд тэр хүн амьд гарах юм гэсэн чинь азар нэг арал дээр амьд сэрээ. Тэгээд тэр хүний туйлын зорилго нь бол гэрлүүгөө л очих шүү дээ. Тэгээд тэр мөн амьтан чи ингээд яваа зовлон туулаад нэг хот очоод нэг цаашаа явах зардал болохын тулд нэг газар зарцлагдаад хэдэн жил болоод ингэж явсаар хагаад эх орондоо ирсэн чинь эхнэр нь өөр хүнтэй суудсан. За эхнэрийг буруутгая те. Ямар муухай хүн бэ энэ чинь нөхрөө хүлээж. Гэтэл эхнэрд буруу баг. Далаад гарсан, сураг тасарсан. Сураг нэг юм нэгсээрээсэн чи онгоц сүрсэн гэсэн. Онгоц сүрсэн гэдгийг сонсоод амьд үлдсэн болов уу гэд 10 жилиг бас нэг тисэх тийм хугацаа байдаг юм биш. Нэг 2 жилийн дараа онгоц сүрснийг сонсоод за 3 жилийн дотор ирчих болов. Ингээд 10 жилийн дараа бол хүнд чинь итгэл дуусах юм л. За 10 жил болсон. Одоо бол ягаад ч ирэхгүй энэ одоо үнэхээр далайн шуурганд цуг явсан бүх хүн өнгөрсөн юм. За тэгэхээр цаашдын амьдралыг зал хүүхдэд хичээхийн тулд дахиад нэг загасчинтай ингээд суугаад амьд тэгтэл нөхөр нь ороод төрдөг. Юу гэж хэлэх вэ? Ямар хариул? Тэр хоёрын хооронд харьцаад энд маш сонирхолтой. Дараа нь хүнд ч гэсэн бодууштай. Хүлээж төвчээр гэх олон утга энд ингээд байгаа байхгүй энэ өгүүлэг гэдэг жишээ. Тэгэхээр энэ зохиол сонголт гэдэг бол хамгийн чухал. Тэгэхээр зохиолыг энэ нийгэмд ямар үр шимтэй бэ, ач холбогдолтой бэ гэдгийг дөрүүд нь байхгүй. Энэ дөрүүд хэр их хэрэгтэй юм бэ гэд. Бид ийм муухай болж гин шүү. Бид ийшээ явах ёстой шүү гэдэг дөрүүд нь тэнд зохилж явах ёстой. За тэгээд зохиолт чинь хамгийн гол ямар зохиол сонгох вэ? Хоёр талын ийм үдсэл бодлын зөрчилдөөний мөргөлдөөн гэдэг чинь аягүй чухал. Тийм зохиолыг л амттай зохиол гэж. Ийм хоёр өөр нийлэхгүй хоёр үдсэл бодол мөргөлдөх юм бол энэ зохиол одоо амттай. За одоо бол бидэнд ажиллаж болох юм бий болж байна. За энэ үдсэл бодол чи эцэстээ зохиол дуусахад нэг ийм хоолоогоор нэг ийм юм түнэлээр орж гарна. А тэр түнэл рүү багтаж шингэх гэж дөрүүд зөрчил. Тэгээ эцэстээ нэг имийг л хашгираад юм уу, уйлаад юм уу, гуугаад юм уу ингэ дуусчих. Тэр хэлэх гэсэн санаа чинь. Ер нь ингээд альва найруулгыг хийж байгаа хүний хамгийн нэн төрөний асуудал бол зохиол байна. Тэгэхээр энэ зохиол дээр ажиллах ажиллагаа бол одоо найруулагчийн хамгийн нэгдүгээр том ажиллагаа байх нь байна л да. Тэр нь өөрөө тухайн найруулагч өөрөө юунд имзэглээд юуг хүмүүст хэлэх гээд байгаа юм бэ гэдэг нь илүү чухал болчихдог. Тэгэхээр тэр имзэглэж байгаа тэр имзэглэлийг нь хөндөж хүндүүрлж байгаа тийм зохиол хэрэгтэй болчиход байгаа. Тэр зохиол нөр хамгийн том түүхийн эд нь болчиход байгаа. Эхлээд сонгох буюу тэр зохиол дээр ажиллах ажил бол нэн тэрүүний асуудал юм гэж. Тэгэхээр тэр зохиолыг бүтээж байгаа дүр өөрөө хоёрдугаар ажиллах гэж. Тэр дүрийг хэрхэн гаргаж ирэх вэ? Ямар уран бүтээлчтэй ажиллах вэ? Тэр дүрүүдийн дотоод ертөнцийн зөрчил, гадаад зөрчил, за тэгээд зан авир, ааш араншин, дүр төрх, хандлага гэх ингээ энэ бүгдийг тооцоолоод нөгөө хийх гэсэн. Гэхдээ нөгөө эцэстээ нөгөө нэг хашгирах гэсэн юм байгаа шүү дээ. Тийшээгаал тэр дүрүүд бол одоо чиглэж явах хэрэгтэй. Замынхын чиг нь. За тэгээ энэ дүрүүдэд тийш нь ингээ туучдаг юм, чиглүүлчдэг юм байж. За эхлээл зохиолын өөрийнх нь агуулга, сэдв нь, за үйл явдал нь, дүрүүдийн хоорондох диалог нь, одоо харилцан яриа нь. За ингээ энэ бүхэн чиг чухалчлалаад явжсэн бэл. За тэгвэл одоо энийг өшөөлрөх хийлгэхэд тэр дүрслэх талаасаа юу чухалчлах юм бэ? Жишээ нь тайзны бүтээл өгөхөд тэр тайз декорац нь ямар байх юм? Тухайн дүрүүдийн хувцс сунар костюм нь ямар байх юм? За дэлгэцэх ч гэсэн мөн адил. Тэр чи кадрын зохиомжийн дотор бол одоо тайз орж байгаа шүү дээ. За ингээд энэ дүрслэх талаасаа яаж харагдаж байгаа гэдгийг аюул сайн бодох хэрэгтэй. Одоо тэр мейкап гээл те одоо тэр дүр будалт. За тэгэл тэр гоё чимэглэл. За тэр кино одоо түүхэн кино бол тэр уламжил ёс заншил нь. За тэгээ кино өөрийнх нь өнгө мөнгө гэдэг өнгө колорид хүртэл ингээд хамаараа явчих. За тэгээ энийг ингээд нөгөө зүг рүүгээ хандуулдаг юм байна. Нөгөө нэг имзэглсэн зүг ба шүү дээ. За ингэжсэн чинь энийг хөгжмөр яаж илэрхийлэх? Хөгжим яаж туслах вэ? Миний хэлэх гэсэн юм.
Яаж эсвэл дотоод сэтгэлийг нь тэр суйтаг нь яаж гаргах вэ гэдэг тэр хөгжим. За хөгжмийн асуудал болоод явчих. За тэгвэл тэр хөгжим маань өөрөө ямар төрлийн байх юм? Тэг ямар зэмсгээр тоглогдох юм? Дан хөгжмөөр явах юм уу? Одоо эсвэл бүр симфон явах юм уу? Гэрчлэн ингээ олон асуудлууд байна. За ингээд хөгжмийнхээ асуудлыг ингээд шийдчих тийм байж гэж. За тэгэхээр нэг юм олон юм болчихж байна да. За одоо энэ бүгдийг ингээд нэг эвлүүлгэнд оруулна да. За энэ эвлүүлгэнд орохоос өмнө тэр анхны гол одоо түүхийд болсон зохиол дээр найруулагч та зохиомж гаргасан байх хэрэгтэй. Би жоохон процедурны юм яриад байна тий. Тэгэхээр та тэр зохиолыг яаж харж байгаа юм бэ гэж. Тэр зохиолыг яаж зохиомжилсан юм бэ гэхээр тэр зохиомжоороо одоо саяны бус зүйлүүдэд дэглэж байгаа юм л да. За ингээд нэг бүтээлийн ингээд нэг юм ерөнхий дүр зураг гарч ирсэн. За энэ дүр зурган дээр мэдээж бүх юм бол мэрэгжлийн зүгээс хандсан байх хэрэгтэй. Хүн төрлөختөнд ингээд энэ уран зохиол, утга зохиолыг ингээд нэг ийм форматтай байх гэдгийг бол Аристотель бол тунхагласан байхгүй юу? Одоо хүртэл Аристотелийн онолоор л явж байна л да. Тэр бол одоо бүхий л зүйл өөрөө. Эхлэл амьдрал хүртэл тийм шүү дээ тий. Эхлэлтэй байх хэвээр. Тэгээ өрнжих хэвээр. Тэгээ тэр амьдралын бүр ингээ оргил цэг одоо кульминац дээр очих хэвээр. Тэгээ энэ маань тайлагдах хэвээр. Тэгээд төгсөх хэвээр гэж. Хүний амьдрал угаасаа яг энэ форматаар явдаг. Тэр өрнж байгаа хамгийн идэвхтэй цаг үе байх нь шүү дээ. Шекспирийн Ромео Жюльетта гэдэг зохиол байлаа гэж бодох чинь одоо тэр зохиол шүү дээ. Тэр зохиол яагаад эхлэх болвоо гэдгийг бас сайн тооцох ёстой. Тэр эхлэх цэг чинь өөрөө хүн ингээд ертөнцид эрэхтэй ингээд нэг эхийн хөвлийд орж ирээд тэр нэг айлд мэндэлсэн цагаас эхлээд уйлаад тэр нэг уйллаа шүү дээ тийм ээ. Тэр уйлсан цагаас ахуулаад хамгийн сүүлийнхээ амьсгалыг хураах цаг мөч чинь тэр цаг хугацаа чинь бол одоо амьдрал нь гэж үзвэл тэрний эхлэх. Тэгээ тэр хүүхэд хизээ бүрлдсэн бэ гэхээр нэг түүх хэрэгтэй болоо одоо нэг дорж Дулам хоёр хайр сэтгэлтэй болоо. Тэгээд тэр хайр сэтгэл нь бүтэлтэй ч юм бүтэлгүй ч юм ямар нэгэн байдлаар тэр хийхийн хөвлөд бий болсон мос ингээд өмнөх түүхийн асуудал. Тийм учраас тэр дөрүүдийн түүх гэдэг имийг заавалчгүй жүжигч юм бол бичих хэвээр. Миний энэ дүрийн түүх өмнөх. Яг одоогийн түүх нь бол одоо өөрөө тоглож байгаа учраас мэдчихээн тийм ээ. Дуусахад үзэгч тэр дүрийн цаашдын хувь заяаг бас тэр дүр тухайн жүжигэн дээр өгчихгүй л болвол бас төсөөл үлдэх хэрэгтэй байхгүй. Одоо энэ хүн цаашдаа тэгэх байхаа гэж. Тэр нөгөө үзэгчийн өөрийнх нь бодолд нь үлдээж байгаа. Нөгөөх нь бол эхлэх цэг тэр жүжиг хөшиг нээх цагаас өмнөх түүхийг тээж тухайн дүр өөрөө гарч ирэх хэрэгтэй байхгүй. Энэ нь өөрөө нөгөө ажиллагаан дээр нь байх хэрэгтэй байна. Эхлэнэ гэдэг чинь өөрөө тухайн тэр хүчтэй үйл явдлыг зохиолч өөрөө хумж хүчиж байгаа байхгүй. Тэр хамгийн одоо жишээ нь сонгодог зохиолыг бол янз бүрээр тайлбарладаг л да. Тухайн сэдвийнхээ хувьд өөрөө мөнхийн сэдв байх ёстой. Ямар цаг үед хуучирдаг. 3 дугаар одоо тайзны бүтээр хүн 72 цагийн дотор үйл явдал өрнживэл тэр сонгодог хэлбэрт илүү их орно. Гэхдээ нэг орон зайд. Тийм ээ? Гэсэн мэт энэ илүү сонгодог шин чанарыг өөртөө шингээж яана гэж үздэг. Зүгээр сонгодог зохиолын хувьд одоо тайлбарлахад үйл явдал нь өөрөө хуучирдаг хүний мөнхийн явдлын тухай өгүүлдэг. Дотоод сэтгэлийн асуудал ч гэсэн мөнхийн одоо дуудлага байж чаддаг гэх зэрэг одоо шинжүүдийг илэрхийлж болон сонгодог бүтээлийг бол сонгодог зохиолыг бол. Тэгэхээр тэр нэг өгөгдсөн нөхцөл нь тэр нэг Монтеки Капулети гэдэг хоёр гэр бүл ингээд хоорондоо эртний өстөө гэж зохиолч хэлчихэж байгаа байхгүй. Тэр нь юунаас үүссэн бүү мэд. За тэрийг бас хайж янз бүрийн юмнаас гаргалгаа хийж фантазалж болох байхгүй. Ийм хоёр өстөө гэр бүлийн нэг өдөр охиндоо зориулсан үдшилгэн дээр тэр хулгаагаар тэр нэг Ромео гэдэг хүү ирээд цуг хамт бүжиглснээс болоод бүх юм хөвөрж байгаа хөө эхэлж байна да. Тэр эхлэг зэг нь юу байх вэ гэдэг нь чухал байгааз. Хэрвээ тэр үдшилэг болоогүй бол тэр хоёр хизээч тэр Верон тэр үдшилэг болоогүй бол танилцахгүй юм байна, учрахгүй юм байна, дурлалцахгүй юм байна гэж. Тэгэхээр найруулагч жүжигчид бол тэр үдшилгэн дээр их анхаарал тавих хэрэгтэй гоос тэр хэрхэн яаж тэр үдшилгэн дээр одоо бие биенээ олж харваа гэдэг бол ур хийцийнхээ хувьд ч уран фантазийнхаа хувьд ч их чухал сцен болж байгаа. За ингээ эхэлчих тийм ээ. За өрнөө гэсэн чинь хоёулаа бие бинийгээ таньчлаа. Гэхдээ чи нөгөө манай өстөн
удмын хүү байна. Гэхдээ чи манаа нөгөө өстөн удмын охин байна гэдгийг мэдчихэв. Тэгээ болчих болно те. Хүүе болоо чи тэр би нэг үзэн ядах хэвээр байна. Гихгүйгээр тэр дотоод сэтгэл нь бие нүргээ тэмүүлээд тэр юунд нь болж дурлсан тэр дурлал. Тэр дурлал хүчтэй өрнүүлж байна. Тэгээ тэр эцэг ихийн хоригдсан битгий уул чи тэрнтэй уулзсан бол манай гэрээс зайл гээл ах нь чи тэр одоо өөдгөрмөө одоо нийлэх юм бол би чамайг дүүгээ гэж үзэхгүй ч гэдэм ингээд маш хүчтэй бэрхшээлүүд одоо татгалзаанууд хоригууд ирж байгаа. Тэр хоригуудыг даван туулах тэр процессыг юу гэх нь өрнөл гэж шүү дээ. Нэг ясны их хар үгээр хэлбэл дүр маань өөрөө зовлон туулах хэрэгтэй болж байгаа. Тэр зовлон туулж байгаа. Зовлонгоо даван туулж байгаа. Тэр одоо үйлдэлүүдийг бол бид нар үйлдэл хэсгүүдийг бол өрнөл гэж үзэж байгаа. Зүгээр ч одоо хоримлохгүй тийм ээ. Харангуй бүх уул нь бол хоримч ингээл бүх зочид ирээл одоо хүний амьдралын гоё баяр багталтай мөчөд ээж аав нь гоё уйлал баярлал аавтайгаа бүжиг мүжигээл өнөө цагийн хормоор тэрхээс чинь тэр бүх хүн байхгүй хоёулахна тэг нэг гэрчин ганцхан Лоренц лам те тэр одоо ажиллаж байгаа хүн дараа нь ямар ч эрсдэл гарч ирэхийг таашгүй байгаа байхгүй тэр таашгүй нөхцөлийг дааж одоо гэрлэн гэдэг бол одоо тэр бүтээлч одоо оргилцэг те одоо. За тэгээд юу болчихвоо гэж. За эцсийн газар тэр хоёр чинь туулын өсөл гэр бүл боллоо албан ёсны эхнэр нөхөр болж яана гэдэг нь өөрийнх нь тэгсэн чи тэндээс үүдээ дахиад түүхтэй байдууд үсчих бэрхшээл. Нөгөө Ормеогийн ах нь өдөж жоод алуулаад Ормео тэгсэн чинь хайртай хүн харгис хэрцгий гэмт хэрэгтэн болоод өөрийг нь аав нь гэрээсээ хөгөөд тийм ээ ингээд тэр гэр бүлийн гүнж байх эрхийг хасаад. За одоо эн чинь ингээд тайлагдаад явж байгаа юм л да. Дээж. За тэгтэл чинь энийг нэг оргилцэг гэж авч үзэж болж байна уу юу? Одоо энэ хоримлохыг. Гэтэл тэг цаашаа ихшээ өрнөд байгаа байхгүй юу? Тэгэхээр оргилцэг биш байж болж байна тийм ээ. Тодорхойлт одоо би яг процесс. Тэгсэн чинь нэг гарц гарч ирсэн. Чи худлаа өөх. Жүлэт те. Тэгээд Ромео бас дагаад хүн. Тэгээд хоёр энэ хотод байхгүй бол тэгээ өөр газар очиод сайхан энийг өргөжлүүлдэг. Энэ эрсдэлтэй энэ сонин гажиг байж боломгүй шийдийг зөвшөөрөөд энийг хийж байгаа нь өөрөө асар том оргилцэг байх бас болно. Ингэж оргилцэгээ бас авч болно. За тэгээд энээс хойш ингээ бүх юм тайлагдана. Тэгтэл энэ нь өөрөө мэдээ дамжуулалтын буруугаас болоод жинкнээсээ үхчихгээд хор уугаад үхээд Жүлээтэй ингээд сэргэж байгаа энэ процесс өөрөд бүх юм учир начир нь тайлагдаа. Тэрийг сонссон ламтан би юу хийчихвэ би стасар буруу юм л бүх юм учир начир учиг тайлагдаж байгаа. Энийг яах гэж хийвэ. За ингэж яагаад хамгийн сүүл тэр хоёр тэр тайл дээр ингээд Жүлээтэй ингээд чи нэг нь торгоос явцсан бол чинжаалаа би өөрийгөө хийгүтгийгээд дуусч одоо ингээд өөрийгөө. За ингээд энэ бүх юм тайлагдаад гэхдээ төсөөл нь хаана юм бэ гэж. Нөгөө ертөнц тэр хоёр очиод учирж байгаа байхгүй. Учраа шүү дээ тэр сүнсээр. За энэ бол ингээд цаашаа үргэлжлэх төсөөл юм. Ямар ч байсан бидний үзэж байгааг өнөө цаг дээр бол энэ ингээд төсөж байгаа юм. Энэ төсөглийн дараа нөгөө хоёр гэр бүл юу болох вэ? Шекспирийн бичснэр бол одоо ингээд эвлэр тийм ээ. Заавалчгүй ийм гуниг харуулсал гашуудл ийм эмгэнэлтэй явдлыг харж иж тэр хоёр гэр бүл одоо ингээд эвлэрэх ёстой юм гэсэн асуулт. Тэгэл хувь тавилан байж. Гэхдээ энэ хоёр гэр бүл эвлэрэх заавал хэрэгтэй. Эвлэрэхгүй бол тухайн хотын хоёр нөлөө бүхий хоёр хүн хоорондоо тэмцэлтэй байхаар нийт тэр хотод амьдардаг ард түмэн ямар ч тийм амар амгалан биш байгаа байхгүй. Хоёр хуваагдана. Хин нэгээ тэдний Монтегийнх явж байна. Капулетийн хүмүүс хоорондоо дайсагналцсан. Нэг ёсны төвшин сайхан байж амьдрал. Харин энэ хоёрын үхлээр тэр хот одоо нэг ёсны цаашдаа 50 болно. Тэр хоёрын үхэл олон одоо хүмүүсийн кейс болно. Гих жишээ. За одоо ингээд тайлахад нэг энэ бидний мэддэг ийм юм гэдэг. Энэ бүгдийг харж маш сайн тодорхойлох хэрэгтэй. Зүрх сэтгэлийн хөдөлгөөнөөс ийм тархи руу сигнал ирж байгаа. За тэр сигнал чинь бол фотон багхгүй. Тэр театраас гарч яваад бодоод тунгаагаад одоо тархинд нөлөөлж байгаа нөлөөл. Тэрийг урлаг гэж. Зүрх сэтгэлээр нь дамжуулдаг тархинд хүрдэг одоо тэр мэдрэмжийг өгдөг зүйлийг бол урлаг гэж. Тархиар нь дамжаад зүрх сэтгэл рүү н очдөг юмыг бол одоо соёл гэж хэлж болно. Бас нэг талаас нь тайлбарлах юм бол зүгээр онлынхоо хувьд бол
Мэдлэг туршлага тань дээр ирлээ. Салбар бүрийн мастеруудын дахин давтагдшгүй туршлагаас суралцах боломжийг Mentor Hub танд олгож байна. Та яг одоо App Store болон Play Store-оос аппликейшн татаарай. Mentor Hub-д тавтамжтай морил.